Саналтай санал нэг байна. Яалчгүй энэ гамшиг аюулт үзэгдэл одоо Ослын улмаас хүн амнаас эрүүл мэнд хохирч байгаа мал амьтан гих мэтлэнгээр олноор хорогдож байгаа ийм асуудлууд бол Монгол улсын хэмжээнд захиалга биш тийм нөхцөл байдалтай бий болцсон байна. Энд хэн хохирч байна вэ гэхээр ард иргэдэл хохирч байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол миний хэлэх санал юу вэ гэхээр одоо өнгөрсөн хугацааны бодит түүх байна л да. Аймгийн засаг даргын нөөц сан гээл 30-40 сая төгрөг байна. Хэрвээ тухайн нутаг дэвсгэр дээр одоо янз бүрийн малын халдвар төвчин гарсан тохиолдолд аймгийн засаг даргын захирамжаар л тухайн гамшигыг барагдуулж байна. Тэгээд яах вэ гэхээр мэдээж тэнд чинь бас хүн ардад хэрэгцээтэй, шаардлагатай аймгийн засаг дарга юм л болгонлоо тэр нөөц хөрөнгийнхаа их усрыг бүрдүүлж ажиллана, зарцуулж ажиллана. Тэгэхээр зөвхөн ганц тэр гамшигт өвчин гарсантай холбогдуулж тухайн хөрөнгийг зарцуулаад цаана засаг даргын мэдлийн ямар ч үйл ажиллагаанд 5 төгрөг зарцуулах боломж нөхцөл бүрдэхгүй тийм хэмжээнд очиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд ерөнхийдөө манай одоо гамшигын асуудал бүгдээрээ төсөв мөнгөтэй холбоотой. Тэгээ энэ тохиолдолд энэ гамшигаас хамгаалах хуулийн хэрэгжилтийг хангаж шаардлагатай гэж үзвэл тодтоглоосоо эхлээд эсвэл шаардлагатай гэж үзвэл 18 оноос эдийн засгийн нөхцөл байдал сайжруул энэ гамшигын одоо хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой энэ онцгой байдал гамшигаас хамгаалахын урьдчилан сэргийлэх энэ байгууллагуудын төсөв санхүүгийн асуудлыг бүрэн бодит дэмжих энэ асуудал туйлын чухал асуудал байна. Нөгөө талаараа одоо тухайн суманд онцгой байдал хариуцсан одоо сум багтвал тийм одоо төрийн байгууллагын хүн байхгүй. Байхгүй байж идэг нэг айл шатдаг хараа шатаагаал дуусгаж идэг. Заавал тэр одоо хэрвээ одоо галт төмрийн аваар осол гарсан тохиолдолд заавал тэр галт командын том машинаар бид нэр альваг асуудлыг төсөөлж болохгүй л дээ. Тэгэхээр Монгол улсынхаа хэмжээнд онцгой байдлын байгууллага байхгүй байгаа, алба байхгүй байгаа тэр сумдад яаж тэр одоо гэрийг түргэн шуурхаа аврах уу гэдэг ийм одоо техник тоног төхөөрөмжүүдийн асуудал түргэн шуурхаанд очоод хэмжээнд очоод маш бага тоног төхөөрөмжөөр яаж одоо тухайн улсыг шүршиж галт төмрийг унтраах уу гэдэг энэ материалын баазын асуудлыг бид бас ярих зүйтэй гэж ингэж үзэж байгаа л да. Тэгэхээр энэ хууль ингээд шинээр хэрэгжээд батлагдаад хэрэгжих явцад энэ мэтлэнгээр энэ гамшигын онцгой байдлын энэ байгууллагуудыг материалын баазын хувьд бэхжүүлэх асуудал хамгийн чухал байгаа гэдгийг бас энд илэрхийлж хэлэх зүйтэй гэж ингэж бодож байна. Тэгээд бас Өмнөгов аймгаас сонгогдсон гишүүний хувьд сая манай Монгол Улсын засгийн газар маань бас нэлээд түргэн шуурхай арга хэмжээ авч Өмнөгов аймагт Монгол Улсын ерөнхий сайд шадар сайд очиж ажиллаж Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ийм бүс нутгийн хувьд хамбогд сум 3 сум дээр онцгой байдлын алб ингэж байгуулалт болсонд би бас говьчуудынхаа өмнөөс талархал илэрхийлж байгаа. Мэдээж энэ дээр шинээр байгуулагдаж байгаа албын хувьд тухайн одоо тойрсон бүс нутгийн хэмжээнд тухайн албыг бэхжүүлэх, бий болгохтой мэдээж төсөв санхүү материалын асуудлууд нэлээд их хэмжээгээр бий болно. Тийм болохоор энэ бүх зүйл дээр бид бас одоо нийт улсын хурлын гишүүдэд дэмжиж ингэж хамтарч ажиллахыг уриалж байна. Тэгээ энэ хуулийг дэмжиж байна. Баярлалаа. За гишүүд үг хэлж